мундаг ерөнхийлөгч нь хичээл мундаг зааж ийн хичээл тэгчээ гэл нөгөө нэг эцэг эхчүүд ч баярлалаа л. Одоо бас заагаад байгаа юм. Би одоо тэр энэ жил харсангүй. Тийм өсөх бас зааж байгаа. Эднэр чинь биш үү? Эднэр багш биш шүү дээ. Энэ бол ингээд багш нарыг доош нь хийж байгаа байхгүй. Хүүхдийг багштай л орчих. Бити ингэж улс төржүүлж одоо тэр ерөнхийлөгч ямар хамаатай юм. Одоо энэ сургуулиудын нээлт болж байгаа тэн дээр ч одоо ирээл нөгөө дүүргийнх нь гişүүд бишүүд үг мөг хэлээл ингээл ийм юмнуудаас холдуулахгүй бол энэ улс төрөөс хамаарсан энэ боловсролын систем бол манай сая Сүхбаатарын нэг сургууль бүр ингээд сургуулийн үүдний шатан дээр бүх дарга нар юунууд нь ингээд бүр тэндээс хандласаа суудсан. Өөдөөс нь эцэг гişүүд хүүхдүүд нь харна. Харин одоо биднийг нүүдэлж авал гэж байна шүү дээ. За өмнө хоёулаа боловсролын яамны бас яг дотоод асуудал те одоо юуг шийдэж байна, юугаа шийдэж чадахгүй байна гэдэг талаар нь нэлээд ярьсан. Түүн дээр одоо шийдээгүй асуудлууд одоо түн бум байсан. За тэгж шийдээгүй тэр одоо түн бум асуудалтайгаал хичээлийн шинжил огтлаа. Уг нь ингээд намар одоо ер нь хаяанд ирчээд байна тий. За одоо хичээл сургууль одоо юу болох вэ? Яаж байна гэдэг асуудлаар одоо эцэг эхчүүд иргэдэж гэсэн өөрсдөө бол одоо шаардлага тавьж хэлсэн, зөндөө ярьцгаасан. За гэтэл одоо нэг ангид 3 хүүхэд нэг ширээнд шахалдаж сууж тий автобусанд явж байгаа юм шиг одоо чихэлтэд сууж хичээлээ хийдэг. Бүр 2 сандал дээр 3 хүүхэд суудаг. Багш нь сандалгүй. За ийм асуудлууд одоо түн бум гарлаа. За гэтэл манай Монгол улсын засгийн газар ерөнхий сайд маань 800 мянган ширхэг захидал хэвлэж 200 тонн тий одоо 25 тонн цаасан. Тэгээ 25 тонн одоо захидал тараалаа хүүхэд тус бүрт. Одоо юу анги тус бүрт одоо зориулж өөрөө гаргаж хүүхэд болгонд юм уу? Оо за 12 захидал ерөнхийдөө. Тэгээ багш нар нэрийг бичээд оо за. Тэгээ тараас ийм асуудал байна. Энэ талаас хоёлаа бас энэхүү одоо боловсролын асуудлыг ярьж байгаа тийм 1984 подкастынхаа сэдвийг бас энэс хөндөж бас цааш нь эхлүүлэе гэж бодож байна. Тэгээ одоо энэ эхлэл захидал маань одоо 1-р ангийн сурагчдын захидал байна л да хоёлаа ингээд бодоод үзэхэд. Тэгээ энэ одоо Монс өдөр хэвлэлийн газрынхны бас 1-р ангийн хүүхдэд зориулж бас бичсэн захидал байна. Тэгээ манай ерөнхийдөө ер нь энэ одоо хүүхдийг эх орны ирээдүй гэж дууддаг. Чи бол одоо эх орны ирээдүй шүү л гэдэг үзээд байдаг. Тэгээд энэ захидлыг ингэж хэвлэж тарааж байгаа нь өөрөө бид нар бас нөгөө нэг хүүхдтэй манай улс орон манай одоо шийдвэр гаргах гэж хүүхдтэй одоо хэрхэн ханддаг вэ гэдэг нэг хандлагыг бас харагдж байгаа болов уу гэж бодож байна. Учир нь одоо тэр хүүхдүүдэд 1-2 ангийн хүүхдүүд төсвийг нь хэдийн шийдээд өгсөн. Гэтэл одоо сурах хүч нь байхгүй. Гэтэл захидал 800 мянган захидал хүргээ сууж юм гэхээр энэ маань өөрөө яг юу гэсэн үг вэ? Нүдэн дээр одоо ийм ил асуудлууд ингээ яваад идэг. Тийм. Энийг та юу гэж бодож байна? За яг ер нь бол хүүхэд болгонд одоо захиа бичнэ гэдэг санаа одоо ханаас төрсөн. За тэгээд хуучин таны үед юм байсан уу? Социализм үед байхгүй. Зандан чатар ингээл захиа бичиж сурна гэж байхгүй. За ингээд танхимын гишүүн мэдэн ш тий. Боловсролын хариуцсан сайд нь санаачилсан юм уу? За тэгээд ингээд тэр хүн чинь одоо бас боловсролын сайд хийж байгаагийн хувьд нэг танхимын хувьд бол одоо Наранбаяртай итгэж одоо зөв зүйтэй юм хийж байгаа бичсэн юм нь бол одоо хүүхдийн нас сэтгэл таарсан юм хийж байгаа л гэж бодно шүү дээ. Тэгээд гарын шиг зурна. За тэгээд тэр нь төглөө бид нэр аваад уншлаа. За тэгээд би яг энэ яриаг бас ингээ ярих болсондоо баяртай байна. Яагаад гэвэл энэ захиан одоо захианы үг өгүүлбэрүүдээс ерөөсөө бидний энэ хүүхдтэй хандж байгаа хандлагууд бүр ингээ сайхан тод гараад ирж байна. Чи одоо тэгээ бид нар энд чи өөрсдөө нэг захианы их үлдээд ингээд сая нэт дээр тавьчлаа. Тий. За тэгээд захиа бол ерөнхийдөө одоо хүүхдүүдэд чи ийм болох ёстой, чи тийм болох ёстой. Чи бол бидний ирээдүгээ сайн хэлдэг ч үгнэ. Ер нь хүүхдүүдийг нэг ирээдүйн төлөв байдалд оруулцдаг. Хүүхд гэхээр одоогийн төлөв байдал биш, ирээдүйн төлөв байдал. Тэгээд захидал авахаараа ингээд өөртөө юм тулгаж явах тийм айдсын мэдрэмж авдаг юм шүү. Тийм захидлууд авах. Түрүүний чиний хэлж байгаа санаа бол би яг санал нэг байна. Тэрийг бас тайлбарлах ёстой. Тэгэхээр хүүхдийн өнөөдөр юу бодож байгаа юм? Өнөөдөр юу хийж байгаа юм?
Хүүхэд ч гэсэн айгүй бол асуудал донд байгаа. Тэр асуудал сонирхолтой биш. Яагаад гэвэл чи ирээдүйн төлөв байдал учраас. Өнөөдөр чиний юу хийж байгаа яах гэж байгаа чинь нэг сонирм. Би чи яагаад гэвэл том хүн болоогүй байна. Чамд чиний ирээдүйд хэрэгтэй болохоос одоо бол чамтай нэг яриад хамгаалгаа л гэсэн. Ийм л захиа наач явж байгаа. Агуулган. Тий. Тэгэл одоо сайн иргэн болох, сайн сурагч болох. За тэгээ бие ялдрын хүмүүжлээ бодох. Одоо нэг иймэрхүү өгүүлбэрүүдээр яваад байгаа байхгүй юу? Гэтэл 10 жилийн хүүхд ингээд анх удаага нэгдүгээр ангид ороход бол баахан танихгүй хүүхдүүдийн дунд ороод ирнэ. Тэ нөгөө цэцэрлэгийн орчин байхгүй. Тоглоомноос хол арцсангуу. Тэгэхээр чин гэр орноосоо тэр гэр орны халуун дулаан амнаас гараад ингээд баахан танихгүй хүүхдүүдийн дунд ороод тэгээд аав ээж нь байхгүй. Яхаа мэдэхгүй. За тэгээд нэг танихгүй багш нь гэж хэлнэ. За тэгээд ерөнхийдөө зарим нь бичиг үсэг баг сурчсан орд. Зарим нь бичиг үсэг мэдэхгүй орд. За ингээд янз бүрийн тэгш бус байдал хүүхдүүдийг айгу тийм 9 сарын 1 гэдэг чинь нэг тийм баярын өдөр бол бас биш юм аа. Тэрийг бид нар бол хамгийн гол мэддэг нь цэцэрлэгийн хүүхдүүд төр мэддэг шүү дээ. Тэг буу уйлаа шүү дээ. Тэгээ энэ бол тийм их баярын өдөр биш. Зүгээр дарга нар энэ улс төрийнхэн очиж энийг ингээд улс төрийн зорилгоор ашигласаар байгаад ингээд баяр болгочихсон. За яг баяр болгож болно гэхдээ энийг үнэхээр баяр болгох хэрэгтэй. Тийм учраас би энэ 9 сарын 1-ийг ямар нэгэн улс төрийн одоо үг хэллэггүйгээр хүүхэд багш нар ийм одоо эвтэйхэн тэд нар хоорондоо уулзаж те хичээлээ сургуулаа ярих нэг нэгнтэй танилцах. Жишээлбэл одоо энэ гадны орнуудад их гоё штэ. Нэгдүгээр ангийн хүүхд түрээд ирэхэд чинь анх сургууль цуглахдаа бүгдээрээ одоо тийм дуртай хайртай юмныхаа зургийг одоо авчирч болох юмнуудыг аваад ирээрээ. Тоглоомч байсан юм. Тэгээ хүүхдүүд нэг нэгэд тэгээ танилцдаг. За чи юунд дуртай тий? Юунд дургүй ингээд ярихаар хүүхдүүдийн харилцаа үүсэж. Тэгээд би одоо юм нохоотой. Миний нохоо ингэж нэрлдэг гэдэг ингээд айгүй энгийн байдлаар танилцаа авчдаг. Мэйжин сонирхолтой хүүхдүүд хоорондоо найзлж нөхөрлөнө гэх. Тийм учраас би нэгдүгээр анги ер нь бид нэр хүүхд хандлага маань дэндүү одоо тийм ирээдүй гэсэн ойлголтоор ханддаг. Өнөөдрийн асуудал бол хаягддаг. Энэ байдлыг бид нар бүгд ойлгох хэрэгтэй. Энэ байдал чинь биш үү? Энэ захиан дээр төдөг. Ерөөсөө эдний чинь сургуулийн хөтөлбөрт нь яг юм байгаа юм. Сургуулийн уншиж байгаа, заалгаж байгаа хичээл нь бас ерөнхийдөө нөгөө хүүхдийн асуудал биш. Чи ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн юмар дүүрсэн байна. Тийм учраас энэ сургуулийн хөтөлбөрийг бид нэр өөрчлөх ёстой. Одоо энэ загтал дээр байна л да. Тий одоо биеийн тамирын хичээлээр бие билтраа хөгжүүлээрээ одоо дуу хөгжмөр ингээ сайхан ингээрэл хэл ерөнхийдөө тухайн хүүхдийг ерөнхийдөө цаашаа одоо тий ахиж дэвш ийм хий тэг чи одоо жоохон хүүхэд байхаа болсон гэсэн тийм жоохон хандлага байна л да. Яг го тэрийгээ тэгэл мэдээж нөгөө нэг хуучны л одоо ойл жоохон байхад л одоо нөгөө эрдмийн их далайд тий сэлэх аялал эхлэлээ гэдэг нэг тиймэрхүү юм байгаад байна. Тэгэнгүүт надаа энэ дээрээс харин Монс өдрийн энэ загтал дээрээс нэг юу биш штэ тий агуулга үнцэн агуулгаал үзлийн ярьж байгаа юм чи энэ дээр болохоор ингэж аахгүй тий би чи жоохон айжж байж мэднэ гэдэг одоо сая таны юм гарч ирж байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би ч бас анх сургуульд орохдоо сандарч догтлж байсан гэж. Тэгээ энэ дээр бас нэг ийм чухал санаа байгаа. Одоо энэ Чарлз Диккенс гэдэг одоо мундаг зохиолч байна тий. За Чарлз Диккенсийн одоо хүүхдэд зориулсан бол бас маш олон зохиол байгаа шүү дээ. Одоо Дэвид Копперфилд байна. За дээр нөгөө Зул сарын сүнсний тухай хүүрнэл гэдэг одоо Кэролын Зул сар гэдэг хүүхдийн киноч байдаг. Тэгээ ерөнхийдөө ийм Чарлз Диккенсийн зохиолууд тэр хүүхдийн бүтээлүүд яагаад ийм сонгодог те алдартай болсон гэдэг нэг шалтгаан нь ийм юм байна. Ерөөсө хүүхдийг те чи бол одоо ингээд уйлдаг, өвддөг, арчаагүй, сул дорой гэдэг үннийг нь шууд хэлчих. Тэгээ жоохон хүүхд юм чи очоод ингэх юм бол өвдгөө шалбалчул чи уйлж таарна. Чи бол те уйлахгүй байх хэвээр тиймэр зэрэгтэй одоо баатар биш. Гэтэл тийм одоо сул дорой баатрууд одоо бусдыг хайрлах, энэрх те
тэр үйлдэл нь одоо тэр үзэл бодлыг нь одоо тэр зохиолынхаа үйл явдлаар төлөвшүүлээд дараа нь харин жинхэнэ юм болгоныг ухамсарлсан тийм одоо хүмүүцсэн бие хүн болж хувираад тэгэхээр нөгөө хүүхэд маань одоо тийм баатрын сэтгэл зүйтэй тий багтаан уншиж тиймэрхүү хандлага байна л. Тэнгүүт энэ дээр одоо шууд тий алдаа одоо хинч бүхнийг зөв хийж чаддаггүй. Алдаа гаргасан ч дахин оролдож хичээж тэгж чадах юм бол одоо чи жинхэнэ сурагчаа гэдэг үйлдэл байгаа байхгүй. Тэгэнгүүт манай одоо ерөнхий сайдын захидал дээр болохоор одоо ингээд шинэ аялал чинь эхэлж байна. Одоо шинэ аяллаараа ийм үзэж ингэж одоо туулж одоо энэ бүхнийг одоо сайн сураарай гэдэг л хандлага байна л та. Нэг бодлын одоо илүүтэй тийм тушаасан маягийн хандлага. Тийм наа чи бас нэг төр дуудахаар хүн тэгээд тушаагаад сурдаг болчт юм болоо. Гой санаа байгаа л да бид нэр заавал оруулъя. Одоо хүүхд ингээд би зөв гэж өнгөрөх биш. Би одоо буруу гэд, би муу гэд гонёглох биш. Би сайн гэж хүүхд юу байгаагаар л бай. Бусдад гайхуулах биш тийм. Байгаагаар л бай. Тэр байгаа гэдэг чи яг өөрөө хийвэрээ. Тэгээ өөрөөсөө өөр болох гээд байвал тийм хүүхдийг хөгжүүлэхэд хэцүү. Тэгсэн хүүхдүүд хүмүүжихэд бас хэцүү. Тэгэхээр ер нь энэ бидний бит хоёрын ярианы хамгийн цаана гол асуудал юу вэ гэхээр бидний хүүхд хандж байгаа хандлага өөрчлөгдөх ёстой гэсэн санааг л бид нэр одоо бүх өөрсдөө хийж байгаа контент бүх юмар харуулахыг хичээдэг. Энэ нь юу вэ гэсэн үг гэхээр ер нь одоо бид нар мэдж байгаа одоо миний аав миний аавын аав ерөөсөө ингээд уламжлаг гэрсэн хүмүүжлийн арга бол арьс маханд нь одоо мэдрүүлэх асуудал. Тэ? Тийм ч усаас маш олон хүн ч бас ярьдаг. Одоо ч гэсэн ярьж байгаа. Ер нь аавын алганы амт одоо тийм намайг л муу хүн болгоогүй гэж. Тэгэхээр өнөөдөр алганы амтаар хүүхдийг сайн хүн болгож болохгүй болчихдээ. Урд нь бол болж исэн. Яг бол нийтээрээ. Тэ? Ер нь хүүхдээс чинь мэдэн шүү дээ одоо. Чамайг хэн гэдгийг гэж асуухгүй чи хэний хүүхд вэ гэдэг. Тэгэхээр хүүхдүүд бол эцгийг хийхээ бодно, эцэг хийхээ нөр төрөгч гэдэг юм уу, яадаг ч байдгийн. Ер нь өөрөө бол хийж биш. За тэгээд хүүхдэд алганы амт арьс маханд нь мэдрүүлдэг байсан бол одоо энэ бүх юм өөрчлөгдөд хүүхдийн ямар нэг юм юмыг дотроосоо ойлгож мэдэх. Хүүхдийн тийм учраас энэ сургалт бүх юмнууд өөрөө юмыг ойлгож таних, ухаарч тэгээд дотроосоо тэр хүүхдийн хүмүүжлэн сайжрлаа болох тэр арга замуудаар л боловсролын одоо онол арга зүй гараад ирсэн явж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ хоёрын аль нь ч юм бүүмэд юун ч зөв юм бүүмэд энэ тухай нийгмийн ярилцлага ерөөсөй байдаггүй. Тийм учраас юу гэж хэлээд байна вэ гэхээр хүүхдийг гаднаас нь одоо хүмүүжүүлж ирсэн байна тий. Одоо дотроос нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдэд өнөөдрийн одоо орчин үеийн боловсролын чиг хандлага юу гэхээр хүүхэд өөрийн мэдлгүй юм сурдаг. Жишээлбэл одоо тоглоом тоглоход чинь тэр тоглоом ингээд тоглож явах явцдаа тэр тоглоомыг тоглож явах тэр үйл явцад цаана нь сурган хүмүүжүүлэх арга зүй шингэсэн байдаг байхгүй. Тэгэхээр хүүхэд өөрийн мэдлгүй ингээд юм сурч байгаа гэдгийг мэдгүй тоглоод тэгээ өөрийн болгоод өөрийн цэцэг болоод байгаа байхгүй. Тэгээ тэр бүх юм чинь тэр хүүхдэд хэн болох вэ гэдэгт нь одоо тэр ирээдүйд тэр мэдсэн сурсан юмараа өөрийнхөө чадвар болгож дотроосоо ингэж хөгжихийг л одоо боловсролын шин арга зүй хэлж өгöd байгаа. Тэгэхдээ бид нар энийг бол яг ингэж тайлбарлаж багш нар ч мэдэхгүй байгаа. Зүгээр ер нь бол одоо Америкт хүүхдээ зодох юм бол цагдаа хэлчихээр уцтахаар хүрээд ирээд хүүхдийг авчдаг барьдаг гэсэн нэг ийм гаднаас орж ирсэн ойлголтуудаар ингээд нэг ерөнхийдөө ингээд за тэгэхээр тэр нь манадаар амьдралдаар буухаар яадгүй гэхээр ойн морь урлж байгаа хүүхдүүд малгайтай л болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маш их тийм хэлбэрүүд ингээд энэ тэндээс орж ирж байгаа болохоос биш. Яг боловсролын системд яг тэр сургуулийн өмнөх боловсролоос нь эхлээд хүүхдийг яаж дотроос нь тий
Хүүхдийн тэр тэгэхэд бид нар хүүхдийг ойлгох хэрэгтэй. Бусдад харуулах байдлаар одоо ажил хийгээд байх гэсэн үг үү? Тэгэхээр бид нар хүүхэд яг юу бодож байгаа юм? Юу сонирхож байгаа юм? Юу мэдэрч байгаа гэдэгтээ ажиллах хэрэгтэй. Тэгээ тийм юм байхгүй зүгээр л ингэх ёстой, тэгэх ёстой гэл ингээд дээрээс нь тушаал буулгаад тэрийг доош нь буулгаад энэ захаанд бүх захаанд энэ харагдаж байгаа. Тэгэхээр бид нар энийг өөрчлөх ёстой. Тэгэхээр бид нар энд нэг талаар бол биднэрт бас их ашигтай юм боллоо, энийг бас харуулад энэ талаар ярих хэрэгтэй юм байна. Яг одоо тэгээд тийм захидал гэхээр уг нь бас гоё юм ба тий захаа сайхан бичгээр хоорондоо харилцсан гэж. Уу юу ч байж болно тий захаа байж болно шүү дээ бас. Тийм. Гэтэл одоо яг ийм сурагчдад одоо ийм одоо захаа хөргүүлэн ч гэдэм үү. Ерөнхийдөө эн чи одоо сурах бичиггүй дээр нь одоо маш олон асуудал байна шүү дээ. Тэгээд одоо тэр сургуулийн өргөтгөл нь болоогүй тий зайдал банаасаа үсээд тэгээ одоо бүр хажуу талд нь ажиллаулаг байсан СУ-г одоо боловсролын сайд нь өөрөө ярьсан шүү дээ. Түрээсэлж авч инглээ. Одоо тэр Баян зүрхэд баригдсан байсан одоо шинэ сургууль цэцэрлэгийн доторх нөгөө нэг сандал ширээ одоо тогтчул бүх юм хоосон. За тэгээд тэрийг одоо хуульд одоо нийцтэй аргаар ингээд одоо лизингээр тий одоо бусад газраас даруй авч хичээлийн шинжилгээний баярыг эхлүүл гэдэг үүрэг оноос. За тэгээд тэрийг ингээд гялцуулаад ингээд үүрэг авсан чинь хүүхдүүд нь одоо ширээндээ шахацалтад суугаад тэгээд солгоо гартай хүүхдтэй л одоо би суугаад бол бүр хэцүү байдаг байсан шүү дээ. Ингээд гар тулаад гэтэл одоо гуруулаа нэг ширээнд. Тэгээд ширээ жижигхэн тий. Гэтэл ингээд байж байгаа ийм асуудлууд байж байхад одоо өөрөө захидал тарааж хэвлэнэ гэдэг маань одоо тэр тухайн улс төрчийн өөрийнх нь одоо амбиц өөрийгөө таниулах гэсэн бас нэг хэрэгсэл юм болов уу гэж хараад байгаа юм. Тэгж бас болох уу? За энэ бол зөвхөн энэ засгийн газар биш, энэ сайд биш, энэ бүр элбэг доржийн үеэс эхлээл одоо хичээл зааж эхэллээ шүү дээ. Тэгээ одоо хүүхдэд үндсэндээ бол одоо тэр зааж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа нэг одоо тийм гайхуулсан маягтай. Тэгээ одоо сургамжлал одоо тэгэл ер нь бид нар ингээд нэг тийм хүүхдтэй харилцах яасан муухай юм бэ л гэж боддог. За тэгээ нөгөө чинь хичээлээ шил одоо мундаг ерөнхийлөгч нь хичээл мундаг зааж ийн гिचээ тэгжээ гэл нөгөө нэг эцэг баярлалаа. Одоо бас заагаад байгаа юм. Би одоо тэр энэ жил харсангүй. Тийм үсэх бас зааж байгаа. Эднэр чинь биш үү? Эднэр багш биш шүү дээ. Энэ бол ингээд багш нарыг доош нь хийж байгаа байхгүй. Хүүхдийг багштай л орчих. Бити ингэж улс төржүүлж одоо тэр ерөнхийлөгч ямар хамаатай юм. Одоо энэ сургуулиудын нээлт болж байгаа тэн дээр ч одоо ирээл нөгөө дүүргийнх нь гişүд бишүүд үг мүг хэлээл ингээл ийм юмнуудаас холдуулахгүй бол энэ улс төрөөс хамаарсан энэ боловсролын систем бол манай сая Сүхбаатарын нэг сургууль бүр ингээд сургуулийнхаа үүдний шатан дээр бүх дарга нарын юунууд нь ингээд бүр тэндээс хандласаа суудсан. Өөдөөс нь эцэг гişүүд хүүхдүүд нь харав. Харин одоо биднийг нүүдэлж авал гэж шүү дээ. Тий одоо шинэ дэвшил өмнө нь бол өөрөөсөө гарч ирээ үг хэлээд ингээ огтулч явдаг байсан бол одоо бүр ингээ тэндээ суудаг болсон байна шүү дээ. Ширээс суулаад, сандал тавиулаад. Тий. Тэгэхээр би харин хэлээд энэ одоо энэ боловсролыг улс төрөөс хол байлгамаар байна. Энэ намын төлөөллөөр сайд хийдэг хүмүүсийг болдгсон бол болмоор байна. Тий. Яг энэ боловсролыг эрүүл мэндийг одоо хийж чадах ийм за нэг хүн биш юм аа гэхэд нэг хэсэг бүлэг хүмүүстэй ингээд нэлээд хэдэн жилийн энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбартаа ноцтохгүй бол энэ ерөөсөө дааж давшгүй тийм хүнд байдалд орчоод. Тэгээ одоо бол ингээд нэг нүглийн нүдийг гурлаар хуурна гэдэг шиг л ингээд янз янзын юм хийгээл ингээд яваад энэ зогсгол ёстой гэж бодол байж их юм. Одоо яг хүүхдийн асуудал гэснээс бас энэ нэгдүгээр ангийн захидал дээр ерөнхийдөө тийм одоо бити айгаараа одоо тэгээ шууд ингээд багшигаа одоо хүндэтгэж хайрлаарай одоо тий багшаасаа асууж суралцаарай гэдэг бас тийм нэг агуулга байна л та. Гэтэл яг уу тухайн хүүхд маань багштайгаа илүү тий ойлголцохын тулд одоо багштаа итгэдэг байх юм. Тэгээ өөрөө одоо ядруул тий амарчдаг гэдээ одоо энэ мос өдрийн захидал дээр байна тий. Одоо энэ бол зөвхөн чиний одоо тийм хичээл хийх газар биш ээ. Харин ойлгохгүй байгаа бүхнээ асуух. Багштай итгэж ярих. Одоо тэр асуудал дээр энэ хоёрын одоо яг харьцаан дээр ч юм уу энэ ялгаан дээр бас нэг юм үзэгч харагдаж байна л та. Та энэ талаар яривал ингээд зөнтэй юм гарна. За наа чи ингээд
Ер нь хүүхдэд нэг тийм даалгавар өгж байгаа маягтай захиалгууд Харин байгаа тийм. шүү дээ. Тийм. Тэгэхээр Аа, бид нар бол наа чи яасан бэ гэхээр хүүхдийн проблемыг л ярив. Тэр хүүхдэд өөрөлд нь тохиолдод байгаа нэг тохиолдож байгаа асуудал. тэр бэрхшээлийг ярив. Зоригжуул урам үгүй. Мгм. Тэ? За дээр нь бид нар давхар бас бодсон юм. Дээр нь багш нь бас санаа зовоосоо. Эцэг их нь бас хүүхдээ ойлгосоо. Гисэн санаанууд бас байгаа. Зөвхөн хүүхд биш. Одоо хэнийг нь хэлээд бас яг хөө манай нэг хамаатны их чинь 2 хүүхдэд энэ захидлыг уншаад гэрийн даалгавартаа тий сайн нарийн сайн уншаад тэгээд ерөнхий сайдад хариу захидал бичээрэй гэдэг даалгавар өгсөн байсан. Багш. Аим шиг тийм тий. Ерөнхий сайд гэж юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ хамгийн гол нь Юу ч мэдэхгүй хизээч танихгүй хүндээ захиавч. хамгийн гол нь та бодолтой ингээд ерөнхий сайдад 1-р ангийн одоо тий нөгөө хариу захиа бичсэн хүүхд байгаа шүү дээ. За тэр нь одоо баг юу гэлээ 3-4-р ангийнх хүүхд байх шиг байгаа. За ер нь 7-р ангийн хүүхдэж байсан тийм үгээр ихлүүлж чадахгүй. Одоо таны ингээд улс орноо тий одоо хөгжүүлж байгаа тэр үйлсэд тань одоо амжилт хүсье гэсэн одоо ийм үг мөхтэй захиа ер нь хүүхдээс гарах уу? Таны хувьд юу гэж бодчих? Одоо эдгээр чинь ингээд янз бүрийн бичүүлэл тэгэл одоо тэд тугай сургуулийн тим хүүхдийн гой захиа махаа бичсэн. Цээж бичил хийлгэсэн байгаа байхгүй тэр хүүхдээр. Тэгэл одоо аюул заваар нь л да. Тэгэхээр үнэхээр би яг үнэхээр боловсролын системээ бид нэр одоо өөрчлөхгүй бол бид нар энд жоох анхаарахгүй бол хитрхи их нүүрс ярьж байна, хитрхи их уулуур хайрж байна тий. Тэгэхээр боловсролын салбарыг яг одоо энэ яамныхан энэ одоо боловсролын байгууллагуудад даадах ямар ч боломжгүй. Энийг одоо боловсролыг тойрсон маш өргөн илзүүлэх яриагаар боловсролыг одоо үнэхээр одоо өдөн татахгүй бид нар бол хувийн хвшлийн байгууллага. Бид нар бол ингээд дэлхийн чиг хандлага ямар байгаа тэрэнд ингээд таарсан ном зохиол хийгээд одоо орчуулад өөрсдөө шинэ контентуудыг явж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээд энийгээ бас хүнд хүргэмээр байдаг. Гэтэл хүүхдүүд нь дандаа ингээд хүний хэлснийг л хийж идэг тий. Хүний хэлснээс өөр юм хийдэггүй ийм хүүхдүүд ингээд өсөж хүмүүжээд байхаар биднэрт ямар урам байх вэ? Тий? Тийм учраас бид нар хүүхдийн контент бид нар хийхэд уг нь тийм бусдыг одоо эцэг эхчүүд бол бусдыг одоо тэгж даган дуурайх, бусдын үгээр явахгүй тийм болохын тулд уг нь хүүхдийнхээ боловсролд мөнгө төлж өөрсдийнхөө тий ажил амьдралаа бас зориулж байгаа юм шүү дээ. Мэдэн шүү дээ. Одоо ер нь хүний үг нь үгнээс гардггүй томоотой хэлснийг хийчдэг тийм ээ. Тийм хүүхдийг л одоо сайн хүүхд гэж одоо ярьдаг. Тийм хүүхдүүд олноороо ингээ бий болж байна. Тэгээд насан туршид ирэхээрээ асуудал гардаг. Тэгээд одоо гасалдаг. Би одоо ийм л зан чанарыг л одоо сайн гэж бодож ирсэн. Гэтэл тийм биш юм байна. Том хүний өөдөөс юм ярьдгүү. Үг хэлдгүү тий. Тэгэл ах цахаа хүндэл мөндлгээл ингээл бүх юм ингээл дээрээсээ доошоо. Тэгэхээр энэ цаг үе өнгөрчөөд байна. Энийг бид нэр одоо уул үндсээр нь ойлгож иж ажиллахгүй бол зүгээр хэлбэр цуглуулад хөтөлбөр хийгээд иж бас болохгүй байна. Энэ захидал бас нэг юм хэлбэр. Одоо энэ чинь чат GPT ашигласан л байлээ. Тий? Тэндээс янз янз яваал харагдчихлээ. Тэгэл тэн дээр чинь байгаа үгнүүдийг дунд нь 2 3 үг оруулаад тэгэл байгаа царай нэг. Бас нэлийн зөөр үг мөхтэй явах шиг байсан уу юу? Тий. Тийм учраас би ер нь бол манайх чинь контентын байгууллага хүүхдэд зориулсан яг нас сэтгэлтэн тохирсон юм контент хийх гэж зорддог учраас бид нэр энд их эмзэг хандж байгаа. Тэгээ бидний гаргаж байгаа контентууд ер нь одоо хүүхд тандсан юм бид нар хийсэн бол арай л дээр хийсэн байсан. Одоо тэгээд тэр сурах бичгийн асуудал бас яригч чаа. Тийм 1-2 дугаар анги. 1-р одоо хичээлийн шинжлэлийн баяр гэд хүрээд ирсэн чи үзэх ном байдгүй. Дампуур. Одоо манай боловсролын хүрээлэн гэж нэг дампуурсан газар. Ерөөсөө шүү дээ. Тэр хүрээлэнгийнхэн хөтөлбөр хийх чадваргүй болчихсон. Тийм ботлоо цус ойртсон. Зүгээр л нэг найз нөхөд нэгийг яасан ийм л одоо ийм л хүмүүсийн бүлэглэлтэнд үүссэн. Тэгэл бүх юмыг гатаа утгачих санаатай. Одоо үндсэндээ бол төрийн монопол тогтоодсон ийм газар байж.
Одоо тэр газрыг бушуухан тараах хэрэгтэй. Тэр газрыг мэдлэг чадвартай хүмүүсээр дүүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол боловсролын салбар явахгүй. Боловсролын яамч Монголын хамгийн их одоо бас төсөв авдаг. Тэр чи юус ингээд жорл тэгэл усыг татчих юм шиг л урсэж шít. Боловсролын мөнгө бол аимшигтай урсаж Аав ээжийнх нь мөнгө. ямар ч хэрэггүй юм зарагдчих. За Аав энийг ярих юм бол ээжийнх нь цаашаа тэгээд далаа шиг загтлыгээ явчих чам шүү хэвлээд. Аав ээжийнх нь төлсөн татварын мөнгөөр аим шиг. Ерөөсөө энэ боловсрал зарагдж байгаа мөнгө бол бүр арайч дэндүү хэрэггүй юм зарч. За нэг ийм асуудал ярив. Одоо хүүхдүүд маань ширээ сандал хүрэлцэхгүй ингээ байж байна. Тэ? Бид нар одоо яриад л үйдэг. За. Хараад л хэлээл л үйдэг. Гэтэл боловсролын яамд маань өөрсдөд нь санаа зовж байгаа асуудал байхгүй. Уг нь бас нэг ийм асуудал. Бид нар яг нь өөрсдийн дааж авсан хийх ёстой юм хиймээр байгаа байхгүй. Яг хийх ёстой тухайн үнэтэй ямар үүрэг оногдсон, ямар хариуцлага байна. Тэгэхгүй болохоор эн чинь одоо сүүлдээ ингээд ямар ч хүмүүжлгүй, ямар ч ажлын хариуцлагагүй, хөдөлмөрийн үнэлэмжгүй бүтэн үе одоо бас бий болох нь ш тараасаа таагаад. Гэтэл боловсролын яам маань өөрт нь ямар ч хамаагүй асуудлыг одоо хүүхдүүд нь сандалч эхэлтээ сууж хагаад ямар ч хамаагүй одоо тэр амнат ярьсан одоо тий сайд амнат ярьсан мэдээг тий цахим хуудасаараа шеэрлээд өөрсдийнх нь хийж гайд. Тэнд уг нь өөрсдийнхөө хийсэн шийдэл ярьсан тэр асуудлаа түгээх ёстой албан ёсны хуудсан. Гэтэл тэр хаа байсан ерөнхийлөгч тий амнат ярьсан зүйлийг тий тэр ашигт малтамлын одоо нөөцийн төлбөр шүү дээ ашиглах төлбөр. Тэрийг ярьсан одоо мэдээг шеэрлээ суучих жишээтэй. За энэ алтан булаг бомбт тий одоо шинжилэлт орлоо одоо бүтээн байгуулалтгүй хийгдлээ гэд тэрийг шеэрлээ сууж байгаа шээ. Гэтэл нөгөө талд нь тий нэг ангид 70-75 сурагч эхэлтэй байж байдаг. Харж. Энэ дээр та бас юу гэж бодож байна? Гэхдээ одоо энэ дээр яриад байвал одоо дуусахгүй их юм. Тэгэхээр одоо нэг дор ийм их мухай юм ярьж байгаа одоо бас сайхан биш байна. Ер нь бол би дахин хэлэхэд ер нь томчууд бид нэр одоо тэгээд ер нь эцэг эхчүүд гэсэн хүүхдийг бид нэр одоо хинбэ гэдгийг тэр хуучин хандлага л өөрчлөгдмөр. Энийг мэдрээд байгаа хүмүүс. Гэтэ яг одоо яах ёстой гэдгийг мэдэхгүй. За хүүхдэд одоо алганы амт үзүүлж болдгүй юм байна. Одоо арьс маханд нь одоо хүмүүжил шингээх үе өнгөрцсөн юм байна. За тэгэхээр одоо яг яах юм бэ гэхээр мэдэхгүй. Энд хариулдаг боловсролын систем алга. Тэгээ энэ юмнууд нь хөтөлбөрт нь орохгүй. Тэгэл нэг юмаа дахин хуулаад энэ тэнд нь оруулаад шинэ хөтөлбөрөөр гаргаж ирээд байгаа. Би энд л санаа зовж байна. За тэр сайд бол тэгэл орол гараал за тэгэл ажлаа бас их одоо ерөнхий сайд бол одоо яг одоо таны хэлснээр ерөнхийлөгч хичээл заадаг багш юм бишээ тий. Одоо ерөнхий сайд бас ингээд сургаал айлдаад аав ээж чинь захидал бичээ сууж ийн гэдэг маань бас яг хийх ёстой ажил юм биш үстэй энэ ч энэ үнэ чи. Өөрийнх нь хийх ёстой ажил тусдаа байж байгаа үстэй. Би одоо жишээлбэл үнэхээр нэг одоо чи хүүхдэд тос бүр захидал бичсэн гэж байгаа та одоо бодвол хэрэгтэй байсан бол хаалга. Ийм хэрэггүй. Нөгөө л бичдэг юмнуудаа ингээл сонгуулийн одоо үг хэлэхдээ юмнуудаа тий. Ингээл дахин ингэж явах ямар хэрэгтэй юм бэ гэж бодогдоод байгаа. Тэгээ би хэлж шít эн чинь ерөнхий сайд нь бичиж сууж идэг юм биш. Наадах чинь боловсролын сайд нэг танхимын гишүүн нь энэ юмнуудаа хийгээд ерөнхий сайдынхаа нэрийг одоо барлахгүй ийм л байна гэсэн утгаар л явсан байх л да. Тэгээд яг би бол энийг ингээд сая 1-р ангийн яалаа ингээд ер нь бид нэр одоо яг сургууль төгсөж байгаа хүүхдэд бас ямар захиа бичих хэвээр юм бэ? Сургууль төгсөж байгаа хүмүүст бид нэр юу захих хэвээр юм бэ? Бид нэр бас нэг тэн дээр бичиж гэж бодож байгаа. Яагаад гэвэл нэгэнд ингээд тарцсан нэгэнд ингээ хүн болгон уншаад яатсан бид нэр одоо ийм байвал арай дээр үстэй гэж харуулхад бид нарт харьцуулах зүгээр юм уу гэж бодож байна. Тэгж л хий гэж бодсон. Ерөнхийдөө хандлагын. Тий. Бид нэр шинэ хандлагаар л орох шүү дээ. Гэхдээ энэ ч одоо тэгээ зарим нь бас их таалагдаад байгаа юм шиг байна. Зарим эцэг эхчүүд одоо зарим сэтгүүлчид энэ төр одоо хүүхдүүдээс бас яриа авсан бай тий. Тэгээ яг нөгөө ерөнхий сайд тий засгийн газрын одоо Монгол улсын ерөнхий сайд гэдгийг мэдхгүй одоо энэ хотын даргаас захидал авсан одоо их гоё байд баяртай байна гэж нэг хүүхд яриа өгсөн байл.
Гэхдээ тэгээ яг үндэ хэлэхэд би бас асуусан л да. Мм. Хэд хэдэн гутаас тэгсэн чинь яг юу хэлэхээ мэдэхгүй л. Тэгээ нэг их тийм би тухай ярих сонирхолж байхгүй. Тоосон шинжгүй. Тэгээд тэгсэн чинь томчууд нь баярлаад байгаа шин. Тий. Зарим сэтгүүлчтэй энэ чинь айгүй гоё санаа манаа гэдэг. Тэгэхээр яг юу нь гоё байгаа гэхээр хэлэх юм байхгүй. Тэгэхээр бид нэр ийм солиотой болчихлоо юм шиг. Ойштой гоё загтал магтал өгнө гэдэг чинь сайхан гэж л хариулахаас өөр юм баг. Сонгуулийн үеэр захаа махаа явуулахаар баярлдаг хүмүүс байдаг юм шиг л шүү дээ. Тэ? Бид нар мэдээж сонгуулийн үеэр ямар захаа ирдэг вүлээ. Тийм дандаа та бит хоёр байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс баярлдаг хэлгүй тийм. Харин тийм баярлдаг хүмүүс их байгаа учраас. Тэгэхээр нөгөө хандлага маань. Тэгэхээр эн чинь тийм баярлдаг хүмүүс цөөрөх юм бол юм өөрчлөгдөн тийм үү? Тэгэхээр тийм хүмүүс айгүй байгаа болохоор чинь жоохон хэцүү болчиход байна шүү дээ. Тийм учраас би ярин биднэрт энэ боловсролд бол энэ хандлагын өөрчлөлт уг нь шүү дээ. Замдан шатрын засгийн газар замдан шатрын өөрөө хүн төвтэй одоо хөгжлийн бодлого гэж яриад байгаа чинь бидний яриад байгаа юм байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хүнээсээ асуудлыг эхлүүлье гэж. Дээрээсээ биш. Доороос нь. Магадгүй одоо хүүхдүүд замдан шатрын сайдад захиа бичсэн бол хамаагүй байхгүй. Тин чи асар олон асуудал тэндээс. Тэгээд тэрийг тэндээс бид нар бодлогоо гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл хилэл хүүхдүүд эцэг их те тэд нар юу бодож байгаа, юу санаж байгаа. Тэрийг бид нэр өлгөж явах хэрэгтэй байхгүй. Доороосоо эхлэх хэрэгтэй. Тий. Гэтэл тэр дээрээс. Дээрээс. Чи юм байгаараа, чи ингээрээ ингэхгүй бол болохгүй шүү гэдэг юм л. Тий. Багш нар мөргөөрөө, ном дор мөргөөрөө, лам дор мөргөөрөө гэдгийг нэрээ хэлэхгүй байна. Тэгээ одоо эдгээр асуудлыг одоо бас хандлагыг ер нь хэрхэн өөрчлөх юм. Одоо захидлал гэдэг бол одоо нэг хэсний бас гоё контент байж болохоор байна шүү дээ. Хүсэл байл болно. Тэгээ энэ засгийн газарт хүсэл бол байх шиг байна. Энэ чи одоо зөндөө ярьлаа шүү дээ. Хүн төвтэй нийгмийн чиг хандлага гэл. Тийм ер нь. Хурлын дарганд ярьж байна. Засгийн газрын тэргүүнд ярьж байна. Тэгээ эв нэгдэл гээл одоо аль аль нь бахан яриад байгаа. Хүн төвтэй юу гэдэг чинь яг деталь дээр очиод яг ажил болохоор яг эсрэг болчиход байгаа. А би бол яг ажил дээр яг тэр чинь хадгалъя гэдэг үүднээс л энийг хийж штт. Энийг битэрээ яриа тэрнээс л ихтэй штт. Тэ? Тэгэхээр энэ талаар ярих асар олон асуудал байна. Энийг одоо өдөж өгсөн энэ захиа бидний ярьж байгаа яриа бол ингээд цаашаа олон зүйл рүү ороод ялангуяа сургалтын агуулга руу тэ хүүхдийг багаас нь яаж сурч хүмүүжүүлэх энэ арга зам яаж өөрчлөх вэ? Тэр хүүхдийг өөрийг нь таних. Тиймэрхүү асуудал руу эхлээд тулах хэрэгтэй. Тэгээд түрүүний өөрөө чи хэлдэг хүүхэд бол бидний ирээдүй биш. Хүүхэд яг одоо цагт те амьдарч байгаа биднэртэй яг адилхан зүрх сэтгэлтэй тийм үү? Өөрийн гэсэн одоо ертөнц мөрөөдөлтэй тэрийг сонирхохгүйгээр те хүүхэд бол ирээдүйгээр яриад иж болохгүй байхгүй. Тийм үү? Тэгэхээр тэндээс ирээдүйн шиг эхлэнүүхээс биш. Зүгээр хүүхдийг авчиад ирээдүйн төлөв байдал тавьчаад наадахын сонирхгүй байж болохгүй байна. Тэрийг л хэлээд байна.